11 цаг гарна болж байна. Одоо Токиод ирсэн. Токиогоос Осака руу явдаг. Шөнийн автобусанд сууж үздэг. Тэгээд бид тэр нэлийн ядарсан байна. Тэгээд 8 цаг гаруй явах. 8 цаг жагаа яваад үлдчихэж байгаа болж байна. Төлөвлөгөөтэй байна. Тэгээд явж чадах үзье. Яа. Автобус руу орохоос өмнө том чемодануудад болоочтой хүлээлгээд өгсөн. Тэгээд жижиг өрөвчөдөө өрөөд автобус руу орсон. Гэтэ та харж байгаа нэлээд нарийнхан замтай учраас явах жоохон хүндрэлтэй байсан. Тэр билетээ нэлээд олон сарын өмнөөс авсан учраас хаан чамаагүй суух боломжтой байсан. Тэгээд сүүлээсээ 2 дахь энэ суудлыг сонгоод тэгээд голоор нь хэд хэдэн газар зогссон учраас хүмүүс нэлээд орж гарт юм байлээ. Тэгээд гайгүй хойгор суусан учраас нэлээд савнтаж чадсан. Суудлалхан өөрийн гэсэн хөр хийм жижиг гэрэлтэй. Сунганы тавиртай. Гэхдээ шүн нэлээд дуугаар гацсан болохоор нь хэрэглээгүй. Суудлыг нь бол тэр чигтний хөвтөлөд ор болгочтой нэлээ маш тухтай байсан. Цаанаас хэмжүүлэлт маск өгөөд яг явж гэхээр гэрлийн өдрөчтэй нэлээ. Тэгээд тэр тул нэлээ тохиомжтой байсан. За маргааш өглөө нэлээд сэнээр аваад тасарсан. Энэ дэр нь жижигхэн мөртлөө нэлээд тухтай байлээ. За тэгээд ийм 18 судалтай шөнийн автобусаар Осакад яваад ирлээ.